За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Төсвийн доктортой байдлын ажил бол миний бодлоор маш сайн явагддаг. Яг мэрэгжлийн хараат бус байж чаддаг. Одоо энэ 24 оны зунаас эхэлсэн улсын хуралд сууснаас хойш харж байхад бол төсвийн доктортой байдлын зөвлөл инквайр даргатай ажиллаж исэн, сүүл дэлгэр сайхан даргатай ажиллаж байгаа, маш сайн ажиллаж байгаа. Одоо энэ төсөвчин хяналт сул байна, тайлагнал ил тод нь байхгүй байна. Засгийн газраас тогтмол одоо энэ тогтмол оролдлогоор зардлуудаа тэр дундаа урсгал зардлаа нэмжийн. За ямар ч ирэмб дараагүйгээр хөрөнгө оруулалтынхаа зардлуудыг шийдэж байна. Мөчлөг сорсон бодлогын одоо энэ зарчим мөчийн хэрэгжиж чадахгүй байна. Яам тамгын газруудын уялдаа холбооч муу байна. Тэгээ бид нар одоо хүнжлийнхөө хэрээр хөлөөж чадахгүй буюу байгаа төсвийнхөө хүрээнд ажил үйлчлэгээ зөв төлөвлөж чадахгүй байна. Гэт ингээд бүх одоо асуудлуудыг төсвийн байнгын ороонд чуулганд өгдөг. Тэгээ та бүхэнд бол маш их баярлаж байгаа гэдгээ бас хэлье. Гэхдээ ер нь бол та эднийх ажилгүйдээ тэнцээ нэг тогтмол нэг юм 7-8 удаа дүгнэлт хийж суудгүй бах. Энэ улс орныхоо төлөө бас хийж байгаа ажлууд гэж би бол харж байгаа. Одоо хэдүүлээ яаж шүдтэй арслан болох вэ гэдэг юмыг л ярмаар байгаа. Ямар ч шүдгүй бүх асуудлуудыг ил тод гаргаж ирээд тавьждаг. Улсын хуралч тэр, төсвийн байнгын орооч тэр ямар ч мэдээллийг нийгэмд ил тодоор нь хэлж чаддгүй. Уг нь бол энэ улсын хурлын гишүүд чинь энэ үндсэн хуулиар олгосон боломж нь гэж одоо ирдээд идэм үү бүгдээрээ давхар дээл өмсөөд засгийн газарт ороо суудсан үг хэлж чаддгүй. Хамгийн сонгодог жишээ Ав Бакир сайд жишээлхэд төсвийн байнгын орооны гишүүн. Төсөв хамгийн хүрж байгаа засгийн газрын гишүүн. Гэвтэл одоо энэ төсвийн байнгын ороон дээр яг энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийнхэн засгийн газар чи ийм ажлуудаа хийж чадахгүй байна, уялдаа холбоо алгаа гэдэг хахад Ав Бакир сайд энэ хурал дээрээ сууж чадахгүй байна. Төсвийн байнгын орон дээрээ ч гэсэн одоо бид нар ёс зүйгээ яриад ёс зүйтэй жоохон хариуцлагатай ажиллах талаас нь анхаарч ажилламаар байгаамаа. Төсвийн байнгын орооны дарга. Энэ дээр та бас нэг байр сууриа илэрхийлж энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийнхэн ч гэсэн одоо хэдүүлээ яавал шүдтэй арслан болох вэ гэдэг дээрээ нэг байр суурь илэрхийлээд нэг ярмаар байна. Ер нь бол сая Тэмүлийн гишүүнч ярьлаа, Алтан үе гишүүнч ярьлаа, Мөнх соёл гишүүнч ярьлаа. Төсөөс гадуур дахиад төсөвтэй болох гээд нэг 2-3 чухал төслийн нэр барьж хагаад гадаадын зээл ашиглалтыг сайжруулмаар байна гэдэг. Миний бодлоор бол Монгол улсын хөгжлийн банк засгийн газрын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа. Хөгжлийн банкны хууль дээрийн шаардлагатай өөрчлөлтүүдийг хийгээд хувийн хвшилт зээл олгох юм бол бүгдээрээ шоронд орчдөг. Тэгвэл энэ засгийн газартаа энэ зээл олгох эрхийг нэмэгдүүлээд буюу тэр газрын тосны үйлдвэрийн төслийн зээл, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслийн За нэмэлт 1 минут. Эдгээр төслүүдийг яавал хөгжлийн банкаар явуулдаг болох талаас нь та хэдийн зүгээс ямар хуу санал бодолтой байна гэд бараг тус бүрдээ санал хэлэх юм бол өшөө сайн санал гарах бах, нэгдсэн байдлаар гаргасан сайн санал гарах бах, бүгдээрингийн би бол маш их хүндэтгэж байгаа учраас та бүхэн бүгдээрээ өөрсдийнхөө саналыг хэлээч гэж бодож байна. За ажлын хэсгийн. За ажлын хэсгийн 3 номерын микрофон. За зөвхөн гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр төсвийн доктортой байдлын зөвлөлийн эрх зүйн зохицуулалтын асуудлыг хөндөж ярьж байна. Үнэхээр манайх төсвийн тухай хууль, органик хууль 2011 онд анх батлагтай 2013 оноос эхэлж хэрэгжиж гисэн. За төсвийн доктортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсан. Үндсэндээ 2024 оноос эхлээд энэ төсвийн доктортой байдлын зөвлөл маань орон тооны болж үйл ажиллагаа нь бас нэлээд зэгцэрч жигдэрч явж байна. Тэгэхээр бусад улс орнуудад төсвийн доктортой байдал өөрөөр хэлбэл өнөөдөр 70-аад улс орнд төсвийн доктортой байдлын зөвлөл за тэрнтэй ижил төрлийн ийм институтууд байдаг. За төсвийн доктортой байдлын зөвлөлийн одоо эрхийг нэмэгдүүлэх гэдэг асуудал үнэхээр чухал асуудал. За зарим улс орнуудад жишээлбэл Англид гэдэг ч юм уу Лордын тагим дээр тухайн жилийн төсвийн төсөл нь орж ирэхэд төсвийнхэн доктортой байдлын зөвлөлтийн дүгнэлтэн дээр үндэслээд шууд засгийн газар руу буцаадаг.
яг хилцүүлгийг ямар чаданд буцаадаг ийм эрх зүйн зохицуултууд байдаг. Тэгэхээр яг өнгөрсөн 2026 оны төсвийг хилцэж байх үед улсын хурал дээр бас яг энэ 3 дугаар хилцүүлгээс 2 дугаар хилцүүлэг рүү буцааж исэн энэ эрх зүйн зохицуулт бол орж ирснээр яг ийм тодорхой яг ийм эрх бол гарч ирж байгаа. За иймэрхүү асуудлууд үнэхээр байгаа. За гадаад зээлийн үр ашиг нэмэгдүүлэх тухай Алтан шагаа гишүүдийн өргөн мэдүүлсэн энэ хуулийн төслөөр бид түрүүн хэлсэнчлэн эсрэг байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл төсвийн доктортой байдал, төсвийн эрх зүйн харилцаанд бол ноцтой сөрөг үр дагавруудыг дагуулна. Ер нь бол бидний баярж байгаа нэг зүйл бол олон улсын валютын сангийн гадаад өрийн статистикийн гайдлайн гэж байдаг. За энэ гайдлайн дээр ер нь бол засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр авч ашиглаж байгаа зээлүүд засгийн газрын улсын төсвийн заавал бүртгэж байх ёстой. За энэ дээр энэ төсвийн доктортой байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг мөрдөхгүй хамаарахгүй гэж заасан эргээд энэ эрх зүйн өнөөдрийн тогтолцож байгаа эвдэх ийм сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Хоёрдугаарт нь хоёр төсөвтэй болох үүд хаалгыг нээж байна. Ингэсний үр дагавар нь эргээд макро эдийн засаг болон төсвийн алдагдал өсөх, төлбөрийн тэнцлийн уусгал тэнцэл маань маш хэмжээний алдагдaltaй болох энэ үүд хаалга бол бий болох нөхцөлийг бүрдүүлж байна гэж харж байна. За баярлалаа. За 4 номерын микрофон. За цогтоотор гишүүнд баярлалаа. Гэхдээ бидний хувьд бол үнэхээр дүгнэлт зөвлөмжөө өгөөд түүнийг хэрэгжүүлэх тал дээр бол бас ч гэж сүүлийн 2 жилийн хугацаанд бол алхмууд гарч байгаа гэж ойлгож байгаа. Улсын их хурлын гишүүд маань бас манай зөвлөлийн дүгнэлтийг бас үндэслэж асуултаа асуудаг, саналаа хэлдэг ийм болж байгаа нь бас бидний бас энэ ажлын нэг үр дүн гэж ойлгож байгаа. Тэгэхдээ энэ манай өгсөн дүгнэлт зөвлөмжийг илүү одоо хэрэгжилтийг нь хангах талаасаа бол өнгөрсөн жил ч гэсэн бид бас хуулийн төсөл саналаа өгж явж исэн. Ялангуяа төсвийн төсөлд өгсөн дүгнэлтийг төсвийн байнгын хороо тусгайлан хилцдэг байх болдог бол бүр их хурлаар бас яг тусгайлан яг зөвлөлийн дүгнэлтэд хэлцэх хэлбэртэй эсвэл тусгайлсан танилцуулах тийм илтгэл танилцуулдаг байх явдал бол их чухал. Нөгөө талдаа хууль эрх зүйн зохицуултын хүрээнд засгийн газар зөвлөөс өгсөн дүгнэлт саналыг хүлээж авсан бол хүлээж авснаа, аваагүй бол тайлбараа өгдөг. За нэмээд 1 минутанд гүйцээг харуулж. Ийм заалт бий түүнийг илүү хэрэгжилтийг нь хангах тал дээр аль талаасаа манай зөвлөлийн зүгээс ч мөн одоо улсын их хурлын зүгээс ч гэсэн бас анхаарч ажиллах хэрэгтэй байх. Энэ дээр бас саналаа солилцож ажиллахад бол бид бэлэн байгаа. За юуны хувьд бол саяны хэлсэн гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр юм уу том төслүүдээ хэрхэн явуулах вэ гэдэг дээр яг тантай нэг миний хувьд бол хувь судлаачийнхаа хувьд хөгжлийн банкыг маш зөв ажилуулах шаардлага энэ дээр бий. Ялангуяа өөрсдийгөө хөөжүүлээд явах, буцаага тодорхой хугацаанд хүүгүүгээр зээлээ авсан ч баг хүүтэйгээр тэрнийгээ буцааж үйл ажиллагааны жигдэртэл эргэж төлөх, тэгээд цаашдаа төсөвтөө орлогоо төвлөрүүлдэг байх. Японы цонхны зохицуултын онол маягийн ийм зохицуултыг хийхээс өөр аргагүй гэж үздэг. Баярлалаа. 5 номерын микрофон хариулна. За манайхан ингээд дүгнэлтүүд өөрсдийн саналуудлаа хэлээ. Нэмээд нэг 2 санал одоо өөр юм бодож байгааг. Энэ яг хэрвээ энэ хууль батлагдчих юм бол нэг юм прецедент тогтох гээд байгаа. Цаашд яг үхээр одоо сонгуульд өгч байна. Тэгэхээр дахиад одоо өөр юм төслүүд нэмж орж ирэх магадлал үүсэж байна. Одоо ингээ 2 төсөл ингээд ороод 3 төсөл ингээ батлагдчихсан. Одоо дахиад нэг юм повт гаргаж ирээд энэ ч улс өх оронд хэрэгтэй тэгж байгаа энийхээ замаар дахиад нэг удаагийн шинжтэй 3 одоо зээл дээрээ нэмээд энэ төслүүдийг оруулаад ирье гэдэг ийм одоо цонхыг нээж өгөх ийм аюултай байдал үүснэ. За энэ цаашаа ямар үр дагавар үүсэхүүхээр өөр засгийн газрын өөр дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа одоо алдагдах нөгөө 60%-аас тооцоонд бүртгэхгүй явах чинь 60%-аас илүү гарах гадаад өрийн дарамт маань улам нэмэгдэх ийм аюул бол тулгарч байгаа. Энийг бол бас та бүхэн анхаарал тавьна үз.